За сайн байцгаана уу хүмүүс намайг Эрдэнэтийн нэмдэрч гэдэг. Би Монгол Хоосон технологийн коллежийн механикийн багш байна. За ингээд та бүхэндээ өнөөдөр материал судлал эд хичээлийн төмөр нөөцлөгчийн диаграмын талаар хичээл авах болно. За ингээд та бүхэндээ төмөр нөөцлөгчийн хайлш болон төмөр нөөцлөгчийн хайлшийн диаграмын талаар илүү дэлгэрэнгүй хичээлийг тайлбарлая. За бидний байгаль дээр оршиж байгаа бүх материал ялангуяа техникийн материал бол үндсэн хоёр түүхийн эдэс бүрдэлтэй гэж үздэг. За энэний нэг нь бол төмөр, за тэгээд нөөцлөгч. За ингээд энэ хоёр хими элементийн нэгдлээс бүх хатуу материал, техникийн материалуудыг үүсэл гаргалыг хэлдэг байна. За ингээд бас яг нэмэлт материалууд орж ирдэг. Жишээ нь хором, холоор, молибден, мөнгө, хөнгөн цагаан гэх элементүүд орж ирдэг. За хатуу материал бол төмөр нөөцлөгчийн хайлшийн диаграмд бол төмөр нөөцлөгчийн агуулмжээр тодорхойлж авч үздэг байна. За ингээд техникийн цэвэр төмөр гэж нэрлэдэг тийм. За төмөр бол байгаль дээр дангаараа байдаггүй, хөдөр хэлбээр оршдог. За төмрийн талаар бид нар бол интернетээс, Википедиагаас бол перум гэдэг хаагад бол бүх хим болон физик шинжийн үзүүлэлтүүд бол бүгдээрээ мэдэнд гарч ирдэг. За жишээ нь энд бол 5 дугаар 4 дугаар үеийн 8 дугаар бүлэгт багтдаг. За мөнгөлөг саадлантай зөвлөл материал. За эндээс хамгийн сайн мэддэг биднээсээ механик инженер гэдэг мэргэжилт хэрэгтэй үзүүлэлтүүдийн хамгийн гол үзүүлэлтүүд бол энэ хатуулга гэж юм байдаг. Тэгэхээр аливаа материал өөрийн гэсэн хатуулгатай байдаг. Хатуулгын шинж чанараас шалтгаалаад энэ жишээ нь араа хийх үү, за жишээ нь пүрш хийж болох уу, энийг хатуулгын дээшлүүлэх үү, доошлуулах уу гэдэг нь тухайн материалын хатуулгаас их шалтгаалдаг. За хатуулгыг үндсэндээ 3 ангиллаар үздэг. За эхнийх нь Роквеллийн арга, Викерсийн арга, Вернелийн арга гэж 3 үндсэн аргаар бол хатуулгыг тодорхойлдог байна. За тэгвэл энд бол HPV Вернелийн аргаар тодорхойлсон хатуулгын хэмжээ төмрийн цэвэр төмрийн хатуулгын хэмжээг тавьсан байна. За нөөцлөгч. За нөөцлөгч бас мөн адилхан та Википедиагаас интернетээс бол нөөцлөгчийн хим болон физик шинж чанаруудыг бүгдийг харах бүрэн бололцоотой. За бол нөөцлөгч 2 төрөлд. Полиморфийн 2 төрөл байдаг. Нүүрс хэлбэрээ, алмаз хэлбэрийг хэтчил ингээ 2 төрөл байдаг. За энд бол бас хатуулгын хэмжээ тавьсан байна. 30-50 HB-тэй байна. За төмөр нөөцлөгчийн системийн хайлшуудын диаграм бол үндсэндээ бол энэ 4 дотоод бүтцээр нь авч үздэг. За хамгийн эхний бүтэц юу хэлээд байна гэхээр жишээ нь төмрийн карбидыг агуулсан химийн нэгдэл агуулсан бүтцийг бол цементет гэж нэрлэдэг. За дараагийнх нь төмөр нөөцлөгчийн агуулмж дотроо нөөцлөгч нь 0.2 хүртэлх хувийг агуулсан энэ диаграмын үзүүлэлтүүдийг перит бүтцтэй гэж авч үздэг. За 214-өөс их болоод ирэх юм бол аустит бүтцтэй. За өөрөөр хэлбэл 1147-оос 727 градусын Цельсиэд байгаа төмөр нөөцлөгчийн агуулмжинд бол ауститэд багтдаг байна гэсэн үг байна. За хамгийн сүүл нь перит дотор 2 баг шиг байна. За энд бол нөөцлөгчийн эзлэх хувь нь харьцангуй бага. Энэ бол арай их өндөр түвшинд байгаа перитийн усмал хайлшийг энд харуулж байна. За төмөр нөөцлөгчийн диаграм бол үндсэн 2 төрөлтэй байна гэж үздэг. За биднээсээ хамгийн сайн мэддэг бол ган, ширэм. За ган гэж юу хэлээд байна вэ гэхээр төмөр нөөцлөгчийн дотроо нөөцлөгчөнд 214%-аас бага нөөцлөгч агуулсан төмөр нөөцлөгчийн хайлшийг ган гэж нэрлэдэг. Тэгэхээр ган гэж юу хэлээд байна вэ гэхээр төмөр болон нөөцлөгчийн нийлмэл. За бас бус химийн элементүүд орж ирдэг. За жишээ нь холоор, хром гэдэг химийн элементүүд орж ирдэг. Жишээ нь гангийг зэврэхгүй, бат бихтэй, гялгар байлгахын тулд хром ч юм уу, холоор ч юм уу химийн элементийг нэмж өгдөг. За хамгийн чухал үзүүлэлтүүд нь юу байдаг вэ гэхээр нөөцлөгчийн агуулмжийн хэмжээ хэр байнаас шалтгаалаад ган болон ширэм гэж 2 авч үздэг байна. За 214-өөс бага нөөцлөгч агуулсныг бол ган гэж нэрлээд, за 214-өөс ихийг агуулчих юм бол ширэм гэж нэрлэдэг байна.
За энэ доор бид нэр өсгөнүүд байна. За энийг слайд хойшлох тусам одоо бүгдээрээ хараад илүү дэлгэрэнгүй явчихнаа. За төмөр нүүрстрэгчийн төлөв байдлын диаграм бол дотроо маш олон нэршилтэй, бүтц болгоных нь өөрийн гэсэн нэршил үүсгдэг, температурын хамаарал үүсгдэг. За мөн болон нүүрстрэгчийн агуулгамж шаталтын явцад одоо дийдээд, хий болоод дийдсэн тохиолдолд бол өөр өөрсдийн гэсэн яг нь нэршлиг бий болгодог байна. За төмөр нүүрстрэгчийн диаграмын хамгийн чухал нэг хэсэг юу гэдэг байдаг гэхээр анхдагч цементийн талстын механик холцыг за энэ нэмцийн металл судлаачийн Лиденбурийн нэрээр Лиденбурт гэж нэрлэдэг. За бид нар бол энэ металлын материал судлал дээр бол дээл үсгээр тэмдэглэдэг байх нэ. За талст нэгэн зэрэг үүссний улмаас механик холцыг одоо талстууд нэгэн зэрэг үүссэн улмаас механик холц үүссэн нэршлиг перлит гэж нэрлэдэг байна. Механик холц. За энийг бол бид нар F үсгээр тэмдэглэдэг байна. За гангийн микробүтц. За энд харж байгаачлан бүгдээрээ ган бол энэ зурган дээр 4 янзаар харагдаж байна. За гангийг маш одоо нарийн микробүтцийн микроскопоор судалдаг. За хамгийн эхний энд харагдаж байгаа эвдектоидын өмнөх ган гэж нэрлэж байна. За энэ хар өнгөтэй харагдаж байгаа бол энэ нүүрстрэгчийг харуулж байгаа хар өнгөтэй. За цайвар өнгөтэй бол бид нар бол төмөр за бас бус химийн элементүүдийг харагдаж байна гэж ингэж хардаг. За энэ хар өнгийн тархалтын хэмжээгээр бол төмөр нүүрстрэгч болон эсвэл гангийг тодорхойлох хамгийн гол үзүүлэлтүүд болдог байна. За хамгийн эхний ган дээр бол нүүрстрэгчийн хэмжээ бол маш тийм тархмал ихтэй тэгсэн мөртлөө бөөгнөрсөн байдаг хэлбэртэй харагдаж байна. За энэ бол юу гэж нэрлэдэг вэ гэхээр эвдектоидын өмнөх ган гэж нэрлэдэг энэ ган. За дараагийн Б зургийг харъя. За Б зурган дээр бол нүүрстрэгчийн хэмжээ урсамтгай хэлбэрээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг тийм урссан хэлбэртэй нарийнхан урс хэлбэртэй харагдаж байна. За энийг бол эвдектоидын ган гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл энийг ялцсан перлит бүтцтэй гэж нэрлэдэг байна. Ялцсан перлит бүтцтэй гэж хэл. За хамгийн сүүл дараагийн зураг В зурган дээр харагдаж байна. Бөөр нэг нүүрстрэгчийн хэмжээ бол илүү тархацсан харагдажээ. За энэ бол бид нар юу гэж нэрлэдэг вэ? Эвдектоидын ган мөхлөгөн перлит гэж нэрлэдэг. За хамгийн сүүлийн Г зурган дээр харагдаж байна. Одоо нүүрстрэгчийн хэмжээ бол нэлэнхүүтэй дарахсан байдалтай байна. Энэ бол хатуулга нь илүү өндөртэй харагдаж байна. За энэ бол эвдектоидоос хооших ган гэж үндсэндээ ганг 4 хэсэгт хувааж одоо ялгадаг байна. За гангийг хамгийн гол нь ялгахдаа нүүрстрэгч нь тухайн ган дотроо ямар хэлбэрээр, ямар бүтцтэйгээр тархсан, эзэлсэн эзэлхүүний хэмжээг нь харьцуулан үздэг байх нэ. Нэршилтэй байдаг байх нэ. За дараагийн слайд. За ширэм. За ширэм бол дотроо 2 одоо бүлэгт хуваагддаг. Цаан ширэм, саар ширэм гэж 2 бүлэгт хуваагддаг. За бид нар бол ихэвчлэн ашиглагддаг ширмүүд бол цагаан ширмийг ихэвчлэн ашигладаг. За ширмийн хувьд бол нүүрстрэгчийн агуулмж харьцангуй өндөр байдаг. Гангийн хувьд бодоход. За дээрээс нь температурын хайлах буслах температур бол одоо жишээ нь ган ширмийг бол домин зуухан бид нар бол гаргаж авч үйлдвэрлэдэг арга байдаг. За домин зууханд бол асар их өндөр температурын өгч байж ширмийн үйлдвэрлэдэг. Дээрээс нь нүүрстрэгчийн агуулмж их байдаг гэж үзэж байна, тийм үү? За эхний А зурган дээр за нүүрстрэгчийн агуулмж бас адилхан их харагдаж байна. Бөөгнөрсөн, том талбай эзэлсэн, нэг тал руу шаварсан ийм хэлбэртэй харагдаж байна. За энэ болохоор эвдектейтийн үе гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эвдектейтийн өмнөх үе гэж нэрлэдэг байгаа цагаан ширмэн. За дараагийнх нь ийм тархмал хэлбэртэй нэлэнхүүтэй тархсан байна. Тийм үү? Нүүрстрэгч нь хараар бид нар харагдаж байгаа гэж хэлээд байгаа. Нүүрстрэгч нь хараар харна. Нүүрстрэгчийг л харах хэрэгтэй юм бол. За нүүрстрэгчийг тархмал шинжтэй харангуут энэ бол эвдектейтийн үе гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эвдектейтийн цагаан ширмэн гэж нэрлэдэг байгаа. За дараагийнх нь энэ зураг бол тийм хурц дундаа ийм зай үүсгэсэн тийм ийм
нэг тал руугаа бөөгн рүү дахиад дунд нь хурц юм зай хоосон зай одоо өөр бусад химийн элементүүд байр эзэлсэн тохиолдолд бол эвтэгтоидоос хоошгүй цагаан ширэн гэж үндсэндээ үздэг байна. За төмөр нөөцтрөгчийн хайлын тасчих үедээ тараах бүтцэн бүдүүчүүдийг үзүүлдэг байна. За хамгийн эхлээ хатуу ус мөлгүүд гэж нэрлэдэг байна. За өөрөөр хэлбэл төмөр болон нөөцтрөгчийн анх эхлээ 100хан тэгэхдээ хайлж эхлэхээс эхлээд өмнө гаднаасаа тодорхой хэмжээний температурыг өөртөө авч эхэлнэ тийм үү. За энэ авч айлаа бүрэн хайлж одоо усыг хэлбэрт одоо шингийн хэлбэрт шилжээгүй үеийг процесс энэ pre-austet процесс гэж нэрлэдэг тийм үү. За pre-austet процессынхаа химийн нийтлийг бид нэр бас мэдэх хэрэгтэй. За химийлээд одоо карбид, төмрийн карбид байна тийм. Төмрийн карбид хэлбэрээр үүсэн анхдагч цементит, хоёрдогч цементит, гуравдагч цементит гэж химийн нийтлэр бас ялгадаг байна. За дараагийнх нь механик холцоор ангилдаг байна. За механик холц гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр температур дээшлэх тусам температур дээшлүүлсэн түүн дагуулгадж байгаа одоо зарим нэгэн холц элементүүд бол ууршаад одоо шаталт үүсээ бэлсэлтэй хаагаарт дэгдээд хий болоод дэгддэг. Тэгэхээр энд хий болоод дэгддэг үйл явцын доторных нь перлит болон лиденбург гэдэг хоёр ерөнхийдөө уугаад байгаа юм байна. За дараагийнс. За биднэрт энэ зурагт харж байна те төмөр нөөцтрөгчийн диаграм харагдаж байна. За энэ төмөр нөөцтрөгчийн диаграм юу харагдаж байна вэ гэхээр тухайн материалыг төмөр нөөцтрөгчөөр нь харьцуулан гаргасан диаграм байна гэж байна. За босоо тэнглэгийн дагуу бол тухайн материалын температур харагдаж байна. Одоо хайлах буслах температур 600-аас 1600 Цельс хүртэл одоо материалыг гаргаж авахдаа гам болон ширмийг гаргаж авахдаа одоо ийм температур өгдөг гэсэн үг байна тийм үү. За нөөцтрөгчийн агуулмжийг болохоор 0-оос 5% хүртэл одоо нөөцтрөгчийн агуулмжийг нэмдэг байна. Нийт одоо материалынхаа гэсэн үг. За одоо бүгдээ эндээс сая харлаа тэр аустнест, цементит, ликвид гэж бид нэр шингэн хэмжээнд орсон аустнест. За түрүүн бид нар үзсэн тэр хатуу төлөвтэй оршиж байгаа одоо химийн нэршлиг материалын нэршлиг юу гэж нэрлэдэг байгаа гэхээр аустнетийн бүтц. Аустнет тэр байна. За аустнетийн бүтц нь яаж харагдаж байна вэ гэхээр бид нар сайн харагдаж байна тийм. За нөөцтрөгчийн хэмжээ бол 0.5-аас арай 1% хүрэхгүй тийм үү. 0.5-аас дээшээ яваад хамгийн ихтэй 1500 Цельс хүртэл халдаг байна. За энд бол аль хэзээ л бол гам болон ширэн болон шингэн төлөвтэй оршсон байхдаг байна. За нөөцтрөгчийн агуулмжийг хойшлоод ирэх тусам өөрийн нэмтэй болж ирж байна. За цементит гэдэг нэртэй аустет гэдэг нэртэй болж ирж байна. За эвтэгтоидын өмнөх, эвтэгтоидын хойш, эвтэгтоидоос одоо үе гэж нэрлэдэг байгаа юу гэлээд байгаа. За энэ улаан шугамыг та нар харж байгаа. За энэ улаан шугамыг бол эвтэгтоидын үе гэж нэрлэдэг. Эвтэгтоидын үе гэж нэрлэдэг. За ингээд доошлоод ирчихээр энийг эвтэгтоидын өмнөх дээшлэх нь бол эвтэгтоидоос хойшгүй гэж нэрлэдэг байна. Тэгэхээр альва материалыг гэхээсээ илүүтэйгээр техникийн цэвэр төмөр, техникийн ширэм, техникийн ганх гаргаж авдаг гол үзүүлэлтүүдийг хардаг диаграм бол төмөр нөөцтрөгчийн диаграм. Тэгэхээр та хэр сайн хатуулга өндөртэй, уян налрахай, за эсвэл бол одоо бат бүх тийм одоо материал гаргаж авахыг хүсэх юм бол төмөр нөөцтрөгчийн диаграм дээр үндсэн анализ хийж түүнийгээ боловсруулж авч гаргана гэсэн үг байна. За дараагийн слайд. За энд илүү бас нэг өөр нэг диаграм харуулсан байна. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.